За тэгээд өнөөдрийн 2 дахь зочин маань бэлэн болсон байна. Тэгээд бидний бас банга үздэг тий зарим хүмүүсийн манаас үздэг контент бүтээгч Ruby маань орж ирэхэд бэлэн болжээ. Зя Ruby гурж байна. Зя. Сэно өглөөний мэнд. Сайн уу? Бараг өдрийн мэнд болж байна. Өдрийн мэнд рүү орж ирж байна. Сууж л шүү Ruby суугаад. За өглөөний мэнд яасан ч хөөрхийн, яасан ч гоё харагдаж байна. За бид ер нь Ruby-гээ танилцуулсан. Гэхдээ манайх одоо янз бүрийн насны, янз бүрийн хүмүүс үзэж байгаа. Тэгэхээр өөрийнхөө өнцгөөс тий танилцуулаад гурлаа өнөөдрийнхээ ярианд орё гэж бодож байна. Микрофон өөртөө гоё татаад тохируулж байгаа. Тэгээ контент бүтээгч Ruby л юм да. Окей. За ойрд ерөөний сонсойхоо юу байна? Амьдрал хэр байна да манай Ruby-гийн хувьд? Ойрд нэг юм миний хувьд аюул том прожект дээр нэг ажилласан. Тэгээд тэр ажил нь саяхан дууссан. Тийм сони сайхантай энэ да. Одоо гоё чөлөөт болсон юм шүү дээ. Үгүй чөлөөтэй биш ээ бас ажлууд овоорцоо одоо дулаарцсан болохоор тэгээ бас нэг аялах гад хаашаа аялах гэж байна? Энэтхэг. Вау. Тэгээ одоо энийг дуусгах гэж Свизэнд орондоо. Ер нь ингээд анх Ruby ер нь гэхдээ хүмүүс олон асуусан баг тийм асуултыг бодвол. Гэхдээ ер нь одоо анх суугаа яаж нэ өдргээд ч юм уу те ингээ анх ер нь те нэлээд асуусан баг тийм. Дандаа асууж байгаа те. Тэгээ ямар ч гэсэн ер нь контентийнх нь зүгээс одоо хамгийн хэцүү хэсэг үеэс нь яаж ярий даа л гэж бодлоо эхлэхдээ би те. Одоо юу чаналаа ажиллуулаад бас нэлээд хугацаа өнгөрчлөө ш тийм. Маш хурдан өнгөрсөн баха. Одоо эргээд бодоход бас олон жил болж штэ тийм. Хэр хамгийн хэцүү зүйл гэсэн үү? Эхлэх цэгээсээ эхлээд тий одоо эхлэх цэгээсээ хавуулаад ер нь тэгэл бас нэг ингээд харанхуу эхэлж юу. Ер нь угаасаа л би ингэж хүрнэ гэдэг мэдэж эхэлж ийсэн үү тийм. Нэг юм зориг тавьж өрдөөс эхлэегүй байна. Угаасаа хийчий. Тэгээ тууштай хийж хахад угаасаа л ямар нэг үр дүн хүрнэ гэж бодож исэн юм байна. Яг юм 100k болтлоо ч юм уу, тэдэн сая үзэлт автлаа ч юм уу, тийм байгаагүй. Зүгээр яг тухайн үеийн бичлэгнэрээ л анхаарч исэн миний хэцүү юм. Нэг байхгүй юм шиг байна. Гэхдээ одоо бодохоор зүгээр нөгөө нэг цагийн менежмент байхгүй, буруу зохицуулснаасаа болоод нойрны хэмнэл аяг алдагдсан. Хамгийн их бичлэг хийж байхдаа би нөгөө сэдвээ яг ямар сэдвийг надад зогсож байгаагаа мэдэхгүй бичлэг хийж байгаа. Тэгээ gossip руу ороод тэгсэн чинь тэрийгээ би тэр үед нэг бүжгийн бэлтгэлтэй гадагш авч ажиллах гад тэгээд бэлтгэлээ дуусгаад нэг 12-оос очоод мэдээгээ бэлдээд тэгээ 2-3 цаг гээд бичлэгээ хийж дуусаад тэгснээ шууд шүнжэнгөө өвлүүлээд тэгээ өглөө 8 гэж оруулаад тэгээд 8-аас унтаад тэгээд 4 цагаас дахиад бэлтгэл рүү явж байгаа. Тэр жоохон тийм цагийн менежмент л хэцүү байсан юм шиг байна. Одоо бас хэдэн жилийн өмнө вэ? Яг анхны бичлэг 22 онд. Аггүй яг анхны бичлэг бол 19 онд байдаг хаа. Тэгэхээр одоо бас 7 жилийн өмнө. Тийм. Тэр үед чинь гэхдээ бас тэг шөнө үнэ бичлэг хийдэггүй байсан юм аа. Тийм. Яг анхны бичлэг бол одоо хийж байгаагаас арай өөр байсан уу? Ер нь хамгийн анхны бичлэгээ эргээд дурсвал тийм юу хийж исэн? Ямар бичлэг хийж исэн бол? Хамгийн анхны бичлэг зөвлөгөө өгдөг бичлэгнүүд л байсан да. Нүрээрээ дурах гэл. Одоо санчлаа. Ойлголоо орж үзье. Одоо ер нь сүлд харлаа тэгсэн чинь 333 мянган сабтай байлээ. Гой тоон дээр утсан байлээ шүү дээ. 333 мянга тийм. Тэгэхээр энэ хугацаанд бол бас энэ бол нэрээ үнэхээр бага тоо бол биш. Тэгээд хамгийн одоо бүүн болж исэн тийм тэр одоо бичлэгнээсээ ер нь бас дурсвал тийм яг ингээд хүмүүс ч одоо сая ингээд тэгж шүү. Өөрийнхөө нэг юм сегментийг олохгүй бас хүмүүс байдгаа гэж тэгж шүү. Зарим хүмүүс одоо ингээд YouTube болно, стример болно гэдэг нь баг мөрөөдөл болсон. Тэнгүүтээ яг юу хийхээ ойлгохгүй байгаас хүмүүс асрах байд юм шиг санагдаад идэг л та. За мэдээж gossip хамгийн эхлээд шууд MGK Megan Fox хоёрын тухай ярьж ирсэн. Тэгээ тэр айгүй хөрхөн хандлттай байгаа. Тэгээ тэрний ардаас шууд Hailey Selena гэж явцсан. Тийм яг тийм gossip. Тэгээ тэрний ардаас яг хамгийн их дагагч орж ирсэн бичлэгүүд гэх юм бол
Hot Mic Diaries гэдэг подкаст маань. Тэгээ зогтөг сегмент нь ер нь тэр л юм шиг үлээ. Ярилцах бас илүү юм gossip талтай ярих. Би бүр Hot Mic Diaries бүр үнэхээр дуртай байсан байна. Баярлалаа. Бараг чиний яг өөрийнхөө талаар ярьдаг тэр юуг үзээд би бол бараг 2 ч удаа үзсэн үү бараг уйлаад. Айгу юм сэтгэл хөдлөсөн emotional юу байсан л да дугаарсан. Одоо ер нь Ruby-гийн хувьд контент хийхээс гадна өөр юу лөө чиглэж байна. Үргэлжлүүлээд Hot Mic Diaries явах уу? Ер нь бас ямар project дээр ажиллаад анхаарал төвлөрүүлэх бодолтой байгаа вэ? Контент одоо хийдэг ажил маань надад өөрт айгу таалагддаг байхгүй юу? Одоо YouTube, Instagram. Тийм болохоор энээс өөр салбар руу орё гэж одоогор бодохгүй байна. Магадгүй жилийн дараа бодож магадгүй. Тийм болохоор YouTube дээрээ ямар контент нэмж хийх үү гэх мэтчлэн тийм юм дээр анхаарч байгаа. Тэгээд подкастын хувьд бол одоо шинэ сизон бичихдэх гэж байгаа. Тэгээд аюу сонирхолтой зочид байгаа. Гэхдээ одоохондоо задлж болохгүй хаа. Ер нь YouTube хийх өөрөө дуртай гэдэг чинь бичлэг хийх дуртай. Хэдий хугацаа шаардагддаг вэ? Тийм ер нь би бол яг ингээ бичлэг хийхэд би бараг бүтэн хэдэн өдөр ч юм уу угаасаа чадахгүй мэлээ. Айгүй хэцүү мэлээ. Тэмцээ дуу оруулна, бичлэг хийн, тэгээ ярих юмаа бодно. Тэгэхээр одоо бол харцангуй Ruby-гийн бол гарт нь орцсон байх. Гэхдээ ер нь бас хэцүү байдаг зүйл байдгүй тийм бичлэг хийхэд, контент хийхэд ер нь ямар struggle хэцүү зүйлстэй тулгардаг бэ? Нэг бичлэгний ард ер нь ямар процесс үйл явц болдог вэ? Би ч одоо олон төрлийн бичлэг хийж байгаа шүү дээ. Gossip бичлэг бол ер нь нэлээд хамгийн уддаг нь. Нэгдүгээр тэр чи одоо за суугаа за өнөөдөр нэг gossip ярьчих гэл интернетээс мэдээлэл хагаад бэлдэхгүй. Тэр чи хэд хоног ингээ хайгаал байна. Тэгэл энэ нэг мэдээг за энэс гадна өөр явах уу гэл хайгаал байна. Тэгж жагаад нэг 4-5 мэдээд цугулчаар за одоо эднэрийгээ гой дэлгэрэнгүй бичээгээд тэгээд текст бичгэний 3-4 цаг тэгээд бичлэг хийх нэг цаг гаруй. Тэгээд эдитлэх нь эдит катлахын ч авах гайгүй зураг олох ер нь хамгийн хэцүүдэг. Гой чанартай зургуудыг одоо жишээ нь тэр хоёр ингээ машинд явж исэн чинь гэдэг ч юм уу те. Яг тэр машинд байгаа чанартай зургийг олох ч юм уу те. Зарим нь интернетээс устцсан тэнгууд ингээ хайгаал тэр яг хамгийн одоо цаг авдаг зүйл нь. Октод руу чиглэсэн бичлэг дээр болохоор ер нь харьцангуй гайгүй. Гэхдээ бас яг хит хоног юм болдог. Одоо жишээ зөвлөгөө өгсөн бичлэгэн дээр өнөөдөр би нэрээ хүмсгний тухай ярьчих ч юм уу те. Өнөөдөр бишээ энэ бичлэгэн дээрээ би нэмээд би ярьцлагын тухай ярьчих гэдэг ингээд бичээлэн. Тэгэд ингээд яг бичлэг хийж болох үе урт хэмжээнд цугулчвал за одоо хийгээд. Тэгээ тэр чин кадны гайгүй зураг мураг оруулахгүй болохоор тийм бичлэг болгоноосоо л өөр өдөг юм шиг байна тийм. Анх ер нь Hot Mic Diaries-ийг яг подкаст ярилцлагын тийм подкастыг санаагаа хизээ олж исэн бэ. Тэгээд Ruby бол бас яг энэ ярилцлагын төвшөнд тийм яг хост хийгээд ингээд явхад бол үнэхээр бүр гоё тийм дутаа мэдрэмжийг бас очтоо өгдөг юм шиг анзаарэгдсэн миний хувьд. Тэгээд энэнийхэн бас санаа болон үйл явцаасаа ярил тийм. Баярлаа. Хизээ бас өөрийгөө тэгэж яг мэдрээв. Би ч өөрөө яг нэг юм хідэн одоо подкастт орж үзчихсэн зочноор тэгээ тэр болгоноос ажиглаад нэгдүгээрт подкастыг ингэж хийвэл муухай юм байна. Зочноо ийм байлгал гоё юм байна ч юм уу те ингэж ажигласан. Хоёрдугаарт тэр үед ажиглаж байхдаа жишээ нь би өөрөө подкаст хийвэл тэгэндээ гэж ажиглаагүй. Зүгээр ингэ ажигласан. Дараа нь би Unitel-ийн UTV podcast гэдэг тэнд хөтлөгч хийдэг гэсэн баггүй юу. Тэгэхээр одоо гэрээ зурхтаа ч гэсэн би өөрөө ажил гүйцэтгэгч тэд нар захиалагч болчихж байгаа шүү дээ. Тэгэд би яг өөртөө зориулж би хийж юм хийж байгаагүй юм. Би Volume Plus хөтлөгч хийдэг гэсэн. UTV podcast хөтлөгч. Тэгээ өөр бас жижиг контентууд дээр хөтлөгч. Өөртөө зориулсан юм нэгт байхгүй. Тэгэд 3 дугаарт болохоор миний бичлэг дандаа л би ганцаараа байдаг. Өөрөө өндөө уцаараа сүлдээ осмогоор дандаа ганцаараа. Тэгж жагаад би чанартай тэгээ өөрөөсөө гадна гоё хүнтэй тэгээд нөгөө нэг подкастаас авсан мэдрэмжүүдээ нийлүүлээд тэгээд өөрөө одоо мэрэгжлийн продакшнтай би өөрөө захиалагч тал гэж ороод тэд нар гүйцэтгэгч тал гээд тэгээд яг энэ зүйлүүдээс нэгдээд ерөн подкаст хийгээд шийдэжсэн. Гоё эхлэн.
Монголд одоо хүүхдүүд маш их YouTube руу орж ийн л да тийм. Би одоо контент бүтээн, сурахгүй, би ямар мэрэгчлээ болох уу гэдэг асуултанд баг YouTuber, стример, TikTok ч л гэдэг хариулт одоо хүүхдүүдийн толгойд одоо эргэлдэж штэ тийм. Тэгэхээр Ruby-гийн хувьд энийг бас юу гэж хардаг вэ? Ер нь Монголд одоо контент бүтээх нь ямар давуу тал байдгийг, ямар сул талууд байдгийг бас тодорхой хугацаанд контент бүтээгээд явж байгаа хүний хувьд бас энэ одоо салбарыг юу гэж харж байгаа вэ? Би наадахны тухай амар боддсон юм а гэхгүй. Гэхдээ би яг хүүхдүүд одоо юу гэдэг аюу ютубер болохыг хүсэж байгаа, тиктокер болохыг хүсэж байгаа ч юм уу те, инстаграм инфлюенсер болохыг хүсэж байгаа гэж аюу хэлдэг гэж боддог байсан чинь үгүй байсан. Сая би нэг күнзгээ сургууль дээр очсон. Тэгээ ер нь ингээд 10 жилийн хүүхдүүдийг ингээ хараад ахаар амар гой ингээд өөртөө олцсон. Би тийм хэрэгжилт болно ингэн тэгнэ гэдэг те ингээд салгадаг болцсон гэх юм уу. Одоо Instagram дээр, YouTube дээр үзэж харж байгаа хүмүүс байгаа ч гэсэн би ийм юм болохыг хүснэ гэд тэрэнд айгүй гой цаг гаргадаг, сурдаг, судалдаг, ингээ мөрөөдөлтөй, зорилготой, ингээ шатараалтай байгаа юм шиг анзаарчихсан. Тэг контент бүтээгч гэхээр би ингэж боддог байхгүй. Одоо угаасаа л сошиал медиа удаашрна гэж байхгүй, сошиал медиа хэрэглэгчдийн тоо багасна гэж байхгүй, сошиал медиа дээр өдөрт гарч байгаа контентын хэмжээ багасна гэж байхгүй. Тэнгүүд одоо сошиал медиаг зөвхөн инфлюенсерүүд, ютуберүүд ашиглахгүй бүх салбарын хүмүүс ашигладаг болчвол хүүхдүүдэд айгүй ийм зөв үйлгэр дүрэл үзүүлэх юм шиг гэх юм уу. Одоо эмчнэр ч ихсэн орж ирж контент бүтээдэг болчвол инженерүүд, интерьер дизайнерууд ер нь ингээд аяга олон мэргэжил байгаа шүү дээ. Тэр хүмүүс контент бүтээдэг болчвол нөгөө хүүхдүүд чинь ингээд уцаа үзэж байхдаа би эмч болмоор байна. Би тэ малын эмч болмоор байна ч юм уу те. Би юм хот одоо төлөвлөлт одоо энийг хариуцдаг хүн болмоор байна ч юм уу. Улс төрийн болмоор байна гэд тэгээ гоё яачих байх гэж бодсон. Тийм. Салбар бүрээс хүмүүс ороод ирэх юм бол тэрийг одоо танин мэдүүлэх зүйл нь илүү их байна, өөргөөчтэй байх боломжтой гэд. Сүүлд бас нөгөө 103 эмч орж ирээ тэрийг би бас хараад та гоё контент байна гэж шууд фоллоу гэж дарж байгаа юм чи. Харин тийм тэгснээ бас ингээд гадаадад сурдаг нэг юм айгүй хөөрхөн мундаг охтууд байна. Лаглаг сургууль сурж байгаа Америк. Айгүй гоё ингээд бичлэг хийж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр охины хандлт нь угаасаа их. Хандлт нь их бахаар яг тэр охиныг дагаж дөрөөдөг хүмүүс их байна гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр гоё бэлээ. Одоо бас нөгөө талаар бас сошиалчийн хувьд бас нөгөө нэг хил ам дөртөх сэтгэлзэн хувьд бас нэг хэцүү байдаг гэл шүүмжлэл их авдаг шүү дээ. Ер нь эмгтээчүүд рүү арай их атак кредит юм болов уу шүү бодод тий. Дайралтууд эндээс ер нь хэрхэн даван туулдаг гэдэг юм. За руу би ингэс хэрэг шүү. Одоо бол бас нэг харцангуй нэг юм. Эсвэл бүр үнэхээр тоодгүй юм тий. Одоо байж байх ёстой юм бишээ зүхтаж болохгүй юм гэж хүлээж авдаг юм болов. Тэгэл угаасаа хит хоног үнэхээр нийгэмд гай болцсон, гэмт хэрэг хийцэн тийм зүйл бол одоо нөгөө канселдуулах ёстой, адлуулах ёстой гэж асаашаа. Ер нь бол одоо ингээд шүүмжлүүлэх ёстой гэж хүлээж авдаг. Яг нийгэмд гай болоогүй, яг одоо хувь хүний үзэл бодол юм жижиг сажиг хэрүүлч юм уу те. Тэрэн дээр бол тэгээд яг та ингээд хүмүүс яриад тэгэл дуусна гэж бодд юм. Тэгж амар бас юу яадгүй юм байна. Өөр төр хүн дээр тусгадаг. Тийм бүр яг юм би болист ингээд ч юм уу те. Тийм хэмжээнд хүн дээр тусгадаг юм байна. Магадгүй яг дуртай зүйлээ хийгээд явж байгаа болохоор илүү аз жаргалтайгаар хийдэг юм болов уу? Дуртай зүйлээ хийхээс гадна одоо би ч нөгөө яг хүний зан арын шин сэтгэл судлал энтрийг жоохон сонирхоод одоо юм уншиж судалдаг байхгүй юу? Тэнгүүд нөгөө талаас хүмүүсийг ойлгоод илээ. Ингээд одоо өөрсийнхөө амьдралд анхаарахаас илүү тэр нэг ховж юм анхаарч ийн гэдэг чинь энэ хүн ингэж байгаа болохоор тэгж байгаа болохоор гэд нэг юм. Гэтэ одоо ойлгож байгаа гэдэг нь юу гэдэг ёстой чиний амьдрал чинь сонирхолтой болохоор миний амьдралаа ороод ч юм уу те. Тэгж бас шүүмжилж байгаа утгаар бас биш. Ер нь ингээ ойлгоцсон. Дээрээс нь угаасаа Монголын одоо нөхцөл байдал ямар байгаа лээ зөндөө стресс байгаа, түүчрээ, утаа, сонгуул гэл цалин, инфляц гэл зөндөө байгаа шүү дээ. Тэнгүүт бас ингээ ойлгодог нэг юм 60-70% байгаа. Тэгтээ мэдээж стресстэй нэг 30 орчим байгаа. Тэнгүүт гоё дэжгүй баланстай байд юм болов уу гэж боддог шүү дээ өөрийгөө.
Бид бол Ruby-г бол бүжгэлдэг гэдгийг мэднэ, YouTube хийдэг гэдгийг мэднэ. Бас одоо инфлюенс үзүүлээд үзэгчдэд бас зөвлөгөө одоо үзэгчдтэй тийм өөрийнхөө дагагч нартаа зөвлөгөө өгдгийг мэднэ. Ойрт одоо өөрийгөө Ruby ер нь яаж өөрөөр илрүүлж нээж ийн, сүүлд бас хийх дуртай. Одоо миний сая эдгээрээс ярьснаас бусдаар тийм хийх дуртай болж байгаа зүйл байна уу? Сонин тийм бидний мэдэхгүй байгаа зүйлээ бас хуваалцаач гэж хүсэж байна. Наад асуултанд чинь одоо тарих ажилтгүй гэхгүй. Сая яг нөгөө нэг 14 хоногийн нөгөө нэг юмн дээр ажиллаад тэгээ тэрэн дээр ингээ маш завгүй тархиа ингээ үнэхээр ажиллуулсан болохоор ачаалтаа байж тийм. Тэгээ өчигдөр амарсан байхгүй юу. Гэхдээ гадуур ажилтаа байсан л да. Тэнгүүд одоо л ингээд за одоо юу хэлээ, яах вүлээ гэдэг жоохон буцаж ирж штэ. Тийм. Гэхдээ бас нөгөө давхар визэнд орох гээд идэг. Зөв. Аялах гаад идэг. Тийм, подкастаа хийх гээд идэг. Зочдоогоо уулзах гаад идэг. Тийм болохоор жоохон өөртөө яаж амжихгүй л байна. Гэхдээ Ruby ер нь юунаас аз жаргал авдаг вэ? Яг энэ амьдралын аз жаргалыг бүр үнэхээр нэг юм гоё мэдрэмж авдаг зүйл нь юу вэ? Ер нь байн бүх юмнаас л юм байна. Стресстэй байхдаач, ажилтаа байхдаач, ажилгүй байхдаач одоо юу гэдэг ажилгүй байсан бол ядаж ингээ ажилгүй байна гэд гомдолж байгаа нь ямар аттай юм бэ ч юм уу те. Амар их ажилтаа байхдаа ёо би ядарч өглөө гэж хэлж байгаа нь бас амар тансаглал байгаа штэ. Яг нь. Тийм ер нь бүх мөчтөд талархалтайгаа хичээд юм байна. Ямар гоё юм бэ. Сүүлд би нөгөө яг Ruby-гийн өөрийнх нь одоо тухай ярьсан нөө Hot Mic Diaries дээр нэг ярьж ирсэн шүү дээ. Имэн ингээд Ruby-г ухаантай болно, ухаантай охин гэл тэгэл тэрэн дээр бас их урам зориг авсан. Тэгээд ер нь амьдралд нэг хүний нэг заримдаа нэг юм хэлсэн үгс аягүй чухал байдаг шүү дээ. Ялангуяа ойрын хүний. Тэгэхээр одоо сүүлийн үед ингээд магадгүй маш их ачаалттай ажиллаж гин гэж гин хүн тодорхой хэмжээгээр ядарна, бие болон сэтгэл зүйн үед ядарна. Тэгэхээр яг тухайн үед ер нь Ruby юунаас урам зориг авж гин, юунаас одоо мэдээж юмд бол альва зүйл болж байгаа процесс бүх зүйл талархах нь зөв. Гэхдээ заримдаа бас нэг жоохон уналтын үе ч гэх юм уу те нэг юм зүйл гардаг. Тэгвэл тэр өдрүүдэд тэр тэдгээр цаг мөчүүдэд Ruby яаж одоо босож урам зоригтойгоор урагшаага алхдаг вэ? Би яг өөртөө үннээрээ байгаа гэж бодох надад айгүй чухал байдаг. Би өнөөдөр хэнийг ч хорлоогүй ч юм уу те яг ингээ өдрийн төгсгөлд орондоо ороо ихтэй. Би ингээд одоо мэдхгүй яг тийм би яг нөгөө чин хүн маань одоо сайн сайханд итгэдэг. Одоо хэлбэр аргаар одоо тэг буруу замаар будаад хэдггүй ч юм уу те тийм юм тийм гэдэг өөрөө мэдж байгаа надад айгүй чухал байдаг. Тэг өнөөдөр бүтлгүүцсэн ч жоохон ингээд сонирн байсан ч те гэл гэртээ ингээд залхуураа хөвцсөн ч яг өдрийн төгсгөлд бодохоор за би ингээд хинт ч гай болоогүй би ингээд үнэхээр одоо сайн хүн тэ алдаа дутагдaltaй ч гэсэн сайн хүн гэж бодож байгаа нь надад өөрт айгүй юм хүч өгдөг. Энэ ямар гоё өнцгөө. Би ерөөсөө тэгж бодож байгаа юм шүү дээ. Хөвдөө ер нь ингэ сая бодсон чаа. Ерөөсөө тэгж бодож байгаа. Би нэрээр Ruby-гээс энэ асуултыг хинч асуугааг байх гэж бодож байна. Би зүгээр нөгөө одоо ингээд Instagram байгаа, YouTube байгаа, за TikTok байгаа, Facebook байгаа. За ер нь ийм сошиал платформуд байгаа шүү дээ. За тэгээд хэрвээ Ruby ингээд дахиад шинээр ингээд бүр ингээд контент хийчихсэн бол энэ дөрвөөс айлын сонгох байсан. Алин дээр нэг хэлчих контент хийж эхлэх байсан. YouTube юм болов. Дахиад YouTube гэж үү? YouTube-ийг. Одоо эдгээр платформудаас ер нь YouTube-ийг ер нь яагаад заавал одоо нэг хүмүүс чинь ер нь олон зүйл дээр л контент хийж байгаа шүү дээ. Facebook дээр идэг хүмүүс ч байгаа, Instagram дээр ч байгаа, YouTube дээр байгаа. Гэхдээ ер нь YouTube-ийг сонгох нь яг илүү ийм учраас YouTube илүү ч гэдэг юм уу. Нэг юм өөрийнхөө хардаг өнцгөөсөө бидэнтэй уулзлаа. Тухайд тэгэл YouTube хийдэг хүмүүс айгүй кул харагдаг байсан. Тэгээ тийм л юм байна. Айгүй энгийн юу яг юм амар гүн гүнзгий ч юм уу те. Тийм байхгүй. Тэгээд дээрэс нь би өөрөө ярих дуртай, айгүй чалчих дуртай. Тэгээд одоо юу гэдэг хин нэг хажуудаа суулгаснаа миний чалчиж байгааг сонсох гэрч хэцүү штэ. Тэнгүүт яг тэр хэрэгцээгээ хангах боломжнээс аахгүй. Утсан дээрээ зүгээр хүснээрээ чалчаад тэргээ гоё ингээ катлаад тэгээд ингээд YouTube дээр тавихаар одоо хүнд алавдаж үзүүлээгүй. Гэхдээ үзхийг сонгож байгаад үзнэ гэхээр яг тэр хэрэгцээгээ хангаад гоё
Одоо ч ер нь гоё яадаг. Тийм, ер нь Facebook чи илүү масс руу чиглэсэн мэдээлэл дээр суурилсан. За тэгээд TikTok ч арай илүү юм одоо юу өсвөр насны хүүхдэд entertainment тал руугаа ч гэдэм үү, тэгээ өсвөр насны арай насны сегмент дээр ч гэсэн жоохон баг байж магадгүй гэж миний зүгээр өнцгөөс хараад идэв. Instagram бол арай илүү нэг юм лайфстайл тал руугаа ч юм уу тий илүү зураг суртаа байд юм болов гэж зүгээр дүгнээн. Тэгэхээр YouTube бол ялтчгүй одоо илүү ярьж байгаа, илүү үзүүлж байгаа тэр одоо чиглэл рүүгээ тохиромжтой байх магадaltaй юм болов тийм ээ. За тэгээд өнөөдөр манаас Ruby бас нэг жоохон давчуу бас цагийн хуваартай байгаа гэсэн тийм. Тэгэхээр хэдүүлээ бас гайгүй байна уу тийм. Тэгвэл үргэлжлүүлээд ганц хоёр юм асуугаад ерөнхийдөө өнөөдрийнхээ ярилцлагыг үргэлжлүүлээд явъя. Намнад маань ямар асуулт байна? Ер нь ингээд контент хийгээд Монголд ер нь хэр их орлого олох боломжтой байдаг вэ? Энэ нь бодиттой юу те? Ингээ хүмүүс ер нь мэддэггүй л те. Яг хаа зарим хүмүүс олдог гэлдэг. Ер нь контент хийглээгээд орлоготой болно гэдэг үнэн үү хэр бодиттой зүйл вэ? Монголд те. Надад бол маш бодиттой санагддаг. Гэхдээ юу гэдэг контент хийж эхлээл шууд сарын дотор за нэг рeel хэдэн сая те, нэг story хэдэн сая гихч бол байхгүй шүү дээ. Бодиттой болохтол нэлээд урт хугацаа шаарддаг. Тийм. Би бол одоо ингэж боддог. Би энэ ажилдаа бүр үнэхээр талархалтай байдаг. Яг бүх зүйлээрээ орлогынхоо хувьд ч, амрынхаа хувьд ч юм уу те. Ингээд заримдаа шүнжэнгөө суугаа идэлсэн ч гэсэн ер нь яг Монголд байж болох одоо миний хийж болох надад хамгийн тохирсон ажил гэж боддог. Ер нь аль гэхдээ YouTube дээр ч гэсэн одоо ингээд Google AdSense-с ингээд мөнгө орж ирж байгаа шүү дээ. Тэр мэрийгээ би ингээд YouTube бичлэг дээр хуваалцдаг байхгүй юу? Тэнгүүт ингээд мөнгө яг орлогын хувьд бол боломжтой. Зарим тал дээр нөө Монголоос үзэж байгаа учраас бас тэр нь жоохон бага байдаг ч гэдэг юм яригддаг. Тийм энэ нөхөр үнэн бий. Тийм шүү дээ. Одоо надад яг миний хувьд гэх юм бол надад орлого олж өгч байгаа YouTube дээр орлого олж өгч байгаа хүмүүс гадаадд байдаг монголчууд маань миний YouTube сувгийг үзэхээр одоо монголчуудынхаа YouTube сувгийг үзэхээр реклам гарч ирээд тэднээс олж байгаа. Тийм. Тэнгүүд гэхдээ тэр нь ч гэсэн бас бага биш. Тийм. Одоо би ингээд нэг бичлэгнээсээ за багадаа нэг $20 ч юм уу те. Үнэхээр багадаа ихтэй $800 900 1000 хэдэн $100 олж исэн байхгүй юу? Тэгтэл гадаадаас үзэж байгаа хүмүүс тэр ингээд сарын ч биш нэг бичлэгний орлого штэ. Тийм ээ. Гадаадад яг хийдэг гадаадын одоо тэр одоо стример тий яг энэ YouTube-рууд бол бас нэлээд өндөр орлогыг бас олох бүр боломж нь хэд дахин илүү байдаг юм биш үү тий. Тэгээ Монголд ч одоо нөгөө нэг гадаадад байдаг монголчууд маань одоо нутгаа их сандаг, монгол хүмүүсээ их сандаг. Тийм болохоор юм яриа бичлэгнүүдийг үзэж ингээд одоо хантай мэдрэмж авдаг. Ялангуяа гадаадад сурдаг хүүхдүүд тийм яг ийм урт ярианууд сонсохоор хантай байгаа юм шиг мэдрэмж аваад тийм болохоор тэр бичлэгнүүдээс хамгийн их орлоготой байдаг. Ээж нар бас нэлээд үздэг байхаа тийм гэртээ яг ингээл байж захтаа гэрээ цэвэрлж захтаа яг ингээл хантай гэдэг утгаараас Ruby их үздэг байх гэж бодож байна. Үзэгчтэйгээ ер нь юу гэдэг үзэгчдээс авч исэн ч юм уу тийм ингээд мартагддгүй нэг тийм гоё дурсамж Ruby байдаг болов гадуур ч юм уу эсвэл зүгээр комментээр орж ирсэн ч юм уу тий юу ч байж болно яг хамгийн түрүүнд орж ирж байгаа. Комментийн хувьд бол би нөгөө юу яадаг анх болохоор нөгөө сайн комментэнд донтцсон муу коммент авахаар ингээл имзэглээл баг яад намаа муулч би ингэж сайн байх чи ингэж хичээж ах чинь ч юм уу тий тэгсэн чи тэр чинь айгүй буруу айгүй муухай зам байгаа сте муухай комментиг болохоор авахыг хүсдэггүй сайхан комментиг ингээл аваад итгээл хин нэг муухай коммент бичвэл өө наа чи намайг мэдхгүй гэж ингэж биччихлээгээд сайхан коммент биччихвэл тэрэнд нь итгээд харж айгүй буруу ахгүй юу тэнгүүд одоо болохоор муухай комментэндөө ч итгэхгүй сайн комментэндөө ч итгэдэггүй би тий одоо муулж байгаа коммент чи ингээд намайг мэдхгүй ингэж худлаа комментүүд байгаад байдаг байхгүй юу тэнгүүд сайлж байгаа ч гэсэн яг үнэндээ яг тэр одоо Ruby-стэй юм мундаг бас биш байгаад байдаг байхгүй юу. Тийм болохоор би ингээд тэр комментэд нь биш тэр битсэн хүнд нь зүгээр талархдаг. Намайг ингэж гоёор харахыг сонгож байгаа юм байна да гэд. Тийм болохоор гоё коммент ирсэн ч гэсэн нөгөө цээжлээл намайг ста хорвогийн хамгийн сайн өнгөчлэмжлээ гэд цээжилж байгаагүй юм байна. Тэгээ тухайд уншчаал ингээ яачдаг. Би өөрийгөө мэдээд штэ бичиж байгаа шиг сайн хүн биш гэдгийг. Тэгээд сүүлд болохоор нэг амар хөөрхөн юу байсан. Нөгөө 14 хоног прожект нэр ажиллаж байхдаа гадуур ингээ явсан байхгүй юу. Тэгээ явж исэн чинь над дээр нэг хоёр охин ирээд зураг авахул игээд sen чинь нэг охин нүүлээд. Яна. Ваа. Тэгээ би бүр ингээд анх удаа тийм байсан.
Тэгэд би ингээ хэлчмээр лээсэн ингээд ердөөсөө би ингээ уйлахаар хүн биш штэ чи тэр яг адилхан ингээ өглөөсөрөө л адилхан шүдэ угаах гол амнаас өмнө өнөртнө гэл те. Би ердөөсөө чамаас илүү биш шүү зүгээр хоёлаа бичлэг хийдгүүгээр л ялгаатай гэ бүр ингээ хэлчмээрсэн данч хэлж чадаагүй. Одоо үзчихвэл хэлчихье гэдэг. Тий хоёлаа ер нь яг адилхан ямар ч ялгаагүй. Тэгэд айгүй сонин мэдрэмжсэн ингээ яахаа мэдэхгүй. Тийм ээ тий. Одоо ингээд сургуулиудаар сайн явсан гэж штэ. Тэгмүүд ингээд хүүхдүүд харал Рубик ч гэл те. Ер нь иймэрхүү мэдрэмж ангууд нэг талаараа гоё ах. Гэхдээ нөгөө талаараа бас нэг юм хариуцлагын ч гэдэг юм уу те. Хой хүнд ингээд жоохон юм дарамт гэх юм уу те. Иймэрхүү мэдрэмж рүү би ер нь авдаггүй. Хаяа авна. Аха. Тийм. Гэхдээ яг тэгэж авч явах үедээ бас хоёр бодол эргэлдэнэ. Би яг хүмүүжүүлэх ёстой хүн мөн үү гэвэл бас яг үгүй шүү дээ. Гэхдээ нөгөө талаасаа нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг шиг ингээд одоо олон нийтийн сүлжээнд бичлэг хийдэг тодорхой хэмжээний үзэгчтэй дагагчтай хүн үг үйлдэлтэй хариуцлагатай байх ёстой гэж боддог. Яг юм тэнцвэртэй. Тэгээд хаяа мэдэрнэ. Тий. Тэгээд мэдрэх үедээ би ч юм одоо жоохон охин биш шүү дээ. Би насанд хүрсэн шүү дээ. Би ч одоо бүр 20 эдтэй хүн шүү дээ гэд. Тий хаяа намайг жоохон юм насанд хүрээгүй хүн шиг байлгах гэдэг. Тий ингээл юу ч хийж болохгүй, ууж болохгүй те, шавууд чинь ч юм уу те. Гэхдээ хөөрхөн байдаг баха тий. Рубик ч гэл нэг хөөрхөн жоохон юмнууд гүйж ирээл ангууд. Тэр мэдрэмж нь гоёж дараа нөгөө үүрэг хариуцлагын өрөөнтэй одоо жишээ нь бид нар магадгүй телевизээр эфирээр гардаг хүмүүс гээл тэгэхээр нэг цаана бас энэ ажлынхаа хажуугаар нь үүрэг хариуцлага тий. Одоо нийтийн газар бол нийтийн газар яаж би авч явах уу гэдэг ч юм уу тий. Олон зүйл бас яригддаг штэ тий. Нэмтэй холбож бас асуусан юм аа. Би бас Рубигийн нөгөө яриагаасаа байлансын талаар нэлээ их дурддагдаад харан би зүгээр бодлоо л доо. Ер нь ингээд цагийн менежмент одоо YouTube-ээ хийгээд за тэг өдөр тутамдаа өөрт танд амьдралчин гарч байгаа цаг ер нь хэр их үлддэг вэ? Одоо ер нь үлдэж гин үү? Миний амьдрал ер нь яг одоо сая баахан баланс гэж ярьсан чаг үнэнд амар балансгүй байдаг. Амарж байгаа үедээ бүр таг амарна гэл бүр уцаараа тоглоом тоглоод сэрчээд тав хүртэл босхгүй байх ч юм уу. Бүр яг ингээд bed rot гэдэг үл орон дээрээ бүр ингээд хэвтэл байна. Тэнгүүд ажилтаа үед ингээд гал туслаатай юм шиг. Гэл бүр гинт бүх юм давхцаал ингээд. Тэм болохоор яг энэ дээр айгүй балансгүй. Амрах үедээ аимшигтай амраад ажиллах үедээ аимшигтай ажилдаг. Одоо тэгэхээр бас нөгөө олон эн чинь нөгөө нэг би энэ YouTube хийж байгаа хүмүүсийг контент бүтээж байгаа хүмүүсийг айгүй юм удаан хугацаанд хэрнээсээ давтамжтай ингээд контентуудаа оруулдаг юм шиг харагдаад байдаг байхгүй. Тэгжээж илүү нөгөө хандлтаа барьж үлддэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ дээрээ бас нэрээ рүү би ер нь яаж ажилдаг вэ? 7 хоногт хэдэн контент яг тийм бүр гаргасан юм байдгүй эсвэл зүгээр л ингээд өөрийнхөө сэтгэлээрээ ингээд оруулаад ингээд явчихдгүү. Тийм. Хитрхи нөгөө нэг би угаасаа өөрөө ганц YouTube гэлтэхгүй одоо ингээд юм төлөвлөж хуваар гаргадаг төрлийн хүн биш байх нь байна. Тийм. Одоо ингээд 10 жилд чинь ингээд хүүхдүүд ингээд бичдэг шүү дээ. Тэнд бууж амууж ч юм те. Тийм байгаагүй анханасаа. Тийм болохоор YouTube-ээ би дуртай хийж байгаа болохоор би дуртай хиймээр байна. Яг тийм хуваар гаргахчвал дургу болоод. Дарамт авчих واخ. Хийх ёстой. Гэд. Тэгээ тийм болохоор одоо юу гэдэг бичлэг хийгээгүй удацлаа. Одоо тэдэнд бичлэг оруулсан юм чи одоо бичлэг оруулна хандлтаа ингэж барина ч юм уу тийм нэг байдаггүй мэнэ. Анхнаас ч гэсэн. Анхнаас бас байгаа. Тийм яг хиймээр байгаа үедээ хийдэг. Гэтэ одоо эн чинь мэдээж бас дуртай юм ч гэсэн хажуугаар нь бас ажил байж байгаа шүү дээ. Тэгвэл яг энэ дээр балансалтай юм байна. Дуртай үедээ би гоё бичлэг хиймээр байна. Тэгээ ажил одоо хуваарийн үедээ яг хуваараараа ингээ хийн. Тэгээд яг нөгөө спонсор байгууллагаас болж бичлэг хийхгүй гэж боддог би. Одоо ганцхан тэрэнд зориулж ч юм уу те. Тэгээд одоо 2-3 спонсортой бичлэг орсон бол одоо би нэг спонсоргүй бичлэг оруулмаар байна. Хүмүүс намайг анх үзэхэд би спонсортой бичлэг хийдэг байгаагүй. Яг ингээд тэр одоо үнэт зүйл байгаад шүү дээ. Нэг юм одоо арга ясна. Тэгээд би энэ тэрийг хатгалж үлдэхийг хичээдэг. Одоо энэ YouTube хийж байгаа хүмүүст ер нь гэхдээ нэг юм харсан зүйл байгаа байх гэж би бодоод байна л та. Одоо юу гэдэг ер нь ингийн 7 хоногт бол нэг ийм 2 бичлэг ч юм уу эсвэл 3 бичлэг ч гэдэг юм уу. Тэгээд энэ давтамжаар ямар ч байсан сар явахад нэг ийм байдал төрөх юм байж гэдэг юм уу те. Ер нь ийм зүйл олж харсан зүйл байдаг.
байхгүй. Одоо яг би намнанг яагаад ингэж асууж байгааг ойлгоод байгаа байхгүй юу. Сүүлд ингээд маш олон контент одоо креаторуудын одоо сургалт ч гэдэг юм уу тий. Одоо ийм сургалтанд хамрагдаад ийшээ групплөө орж ирээрээ. Тэгээд та нарт би одоо заагаад өгье. Та нар 7 хоногт яг ийм скежлэр ингээд бичлэг оруулах юм бол та нар ядаж дор хаяж нэг нь буудна гэдэг ч юм уу тий. Яг би намнангийн яг яагаад ингэж асууж байгааг ер нь ойлгоод байна. Ер нь ийм олон сургалт байдаг. Тэгэхээр энэ хэр үр дүнтэй вэ? Ер нь Ruby яг тодорхой энэ амжилтанд хүрсэн байгаа учраас таны хувьд бас тийм яг ийм цагийн хуваараар явж исэн үү гэж намнаа дахин асуух гал ах шиг байна л да. Тэгэхээр Ruby-гийн хувьд бол тийм зүйл байдаг байх нь байна гэж ойлгоод байна. Тийм. Одоо яг YouTube дээр миний ажигласнаар Монголд YouTube гэлтгүй ерөн сошиал платформ дээр нэг юм 2-3 төрлийн олон дагагчтай хүмүүс байна. Нэг нь болохоор нэг бичлэг хийгээд бүүн болцсон. Шууд эсвэл маш богино хугацаанд огцом ингээд одоо хандлт аваад од болцсон ч юм уу те. Тэнгүүд тэр хүмүүс болохоор нэг хэцүү юм нь хэрвээ ядаж багаар ингэсэн бол нөгөө дасан штэ хүмүүс үзээд ингэж муулд юм байна ч юм уу те. Ингэж сайлд юм байна. Тэгээд яг нөгөө огцом ингээд олон даагчтай болцсон хүмүүс чинь тэр жоо хэцүү байдаг байх гэж бодсон. Гинт ингээл ингэж тэгэж бүр ингээд ийм ус ууж болохгүй гэл бүр 9 шидэнээр ингээд шүүмжээ хэлдэ штэ. Тэр жоо хэцүү байдаг байх. Нөгөө тал нь болохоор одоо нөгөө нэг байнга ингээд бичлэг хийгээд маш ойр ойрхон бичлэг хийгээд тэгээд нэг хандлттай болцсон. Нөгөөд нь болохоор ингээд зүгээр л удаанаар ингээд яг ингээд тренд бичлэг биш зүгээр ярьж байгаа юмнасаа болж яг нөгөө үзхийг хүмүүс сонгоод үздэг. Тийм яг тэгж нэг ажигласан юм байна. Тийм төрлийн хүмүүс байдаг юм шиг байна гэд. Тэгээ миний хувьд болохоор би одоо юу гэдэг нэг бичлэг хийгээл шууд гинт нэг өглөөс ирсэн чи 50,000 дагагч болоод ч юм уу тийм байгаагүй. Нэг өглөөс ирсэн чил тэтэнка үзэгчтэй байгаагүй. Тэгээ бас дандаа тренд бичлэг хийгээд байдаг үг гэвэл бас үгүй. Тийм болохоор юу яд штт. Одоо нөгөө ярьж байгаа юм нь сонирхолтой болохоор яг үздэг хүмүүс нь л үзээд тэгээ яг одоо статистикаар харах юм бол 7 жилийн дотор 333k гэр чинь бас бага байхгүй юу? Яг үнэндээ тий. Одоо чами байна. Тэгээ хэдэн жил 2 жил баг хүрсэн үрээгүй одоо сая болох гэж чинь тий. Яг ингээд тийм хүмүүстэй харьцуулбал айгүй удаан байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ их тоолдоо тэг талархдаг тий. Тийм болохоор нэг яг юм одоо бичлэг хийх хэрэгтэй. Одоо 7 хоногт нэг нь ингээ бүүн болж л таарна ч юм уу тэгэж ядаггүй юм байна. Ruby ер нь 2026 онд ер нь юу өөрийнхөө яг хувь хүн тал дээр тий юу хийхийг өөртөө хүсэж байгаа вэ? Ямар нэгэн өөрчлөлт аль эсвэл сэтгэл зүйн бие бэлдар бүх тал дээр аль нь ч байж болно. Ямар нэгэн зорилт ч юм уу тий тиймэрхүү зүйл тавьсан байгаа юу? Өөрчлөлтийг хийхийг хүсэж байгаа юу? Ажлаа жоохон багасгаад тэгээд дасгалаа жоохон их хийнэ гэж бодож байгаа. Дасгал нэрээ хэр байна да. Тэгээ бүр сүүлийн жил бараг дасгал хийгээгүй. Тийм. Жимдээ нэг хальт яваад 2-3 хоног явж байгаа л ингээл залхуураад одоо нэг юм жимээ жоохон үзэн ядах гадлээ. Эхэндээ дууралж хийдэг байсан чи одоо ердөөсөө дурлагдахгүй лээ. Тэнгүүд одоо пилатес центрээр явж үздэг юм уу гэж бод. Дээрээс нь жим би чи мараг 7 сар уурга тоолоод өндгөө тоолоод бүр яг ингэ тоолоод би өнөөдөр 3 өндөг идэж байгаа юм чи нэг өндөг 7 г ураг би 21 г-ыг ууж байгаа юм байна. За одоо надад дахиад авах 89 г байна. За юунаас авах вэ гэ бүр ингэ тоолж исэн байхгүй бүр бөөлчгөөд тэгсээр агаад 50 кг хүрч чадсан. Тэгээд тэгсэн чинь 2 хоног хордлогоо буцаад 47 болсон. Бөө юм болж нэмсэн 3 кг байхгүй. Тэнгүүд яг юм над чиг одоо скини хүмүүс жим жоохон тохиромжгүй юм шиг үлээ. Тэр чинь ингээд хийхэ болчингууд булчингийн мас нэмэгдэх нь айгүй удаан, хасагдах нь айгүй хурдан болохоор. Тийм болохоор ийм хялгасан булчингуудаа ажилуулдаг. Тийм дасгал нь илүү тохиромжтой. Тэгээ буцаад алдах нь ч удаан юм болов гэж бодсон. Тэгээ пилатесийг сонирхож байгаа. Пилатесийг сонирхож байгаа. Нэр сайн уу энтгэг явах чаа гэдгсэрч виз гэдэг чийсэн. Тэгээд Ruby ер нь хідэн орноор явж исэн бэ. Хамгийн бас сэтгэл үлдээж исэн орн юу байв? Мөн одоо бүр үнэхээр явж үзхийг хүсдэг бүр тийм мөрөөдлийнхэн газар нь юу вэ? За хідэн орноор явж үзсэн. За Орос, Хятад, Таиланд. Оросд төрсөн гэж бүр ярьж исэн тий. Орос, Хятад, Таиланд. Солонгос. Англи. Энэ л юм шиг шүү дээ. Турк 6. 6.
Аха. Ер нь одоо бүр ингээд wish list-нд нь бүр хүслийн юмд нь байдаг тийм орн байгаа юу? Нэг тэр газрын тэр улс руу тэр одоо яг газарт нь очиж үзмээр байна гэж боддог. Би Итали явж үзмээр идэг. Тэгээд Швейцар. Тэгээд яг газар гэхээс илүү нөө юу гэдэг юм аа. Үзчихсэн киноныхоо яг тэр хэсэг дээр тийм нэг бүр 99 онд гарч исэн шуламтай нэг кино гэдэг байхгүй. Тэдний гэрт нь очиж үзмээр байгаа Америкт байдаг. За. Тэгэхдээ Америк руу аялж үзэх гингүүд нэг тийм хүсэл байхгүй зүгээр тэдний гэрлөв ч юм уу тий. Тийшээ тийм хүсэл байдаг. Хамгийн гоё нь бол юу Англи байсан. Сая хэр удаа нэрээ? 5-7 хоног болчихсон. 5-7 хоног. За бараг 2 сар гарна тий. Сар гарна. Тийм ээ. Ер нь хэр байв? Их Британи улсад өнгөрүүлсэн амьдрал ер нь байхад болохоор юм шиг байна уу? Амьдраад үлдчихмээр л байсан. Үнэхээр супер гоё байсан. Лондонд гэсэн үү? Лондон, Манчестер, Брайтон, Камбриж гэх 4 хотоор. Зөв. Үнэхээр л гоё байсан. Тэгэхээр үлдчихмээр л байсан. Яг л тентхийн нөгөө локал гэдэг шиг тий. Тентхийн хүн шиг л харагдаад байлаа дээр би минь. Тэгээд За тэгээд ерөнхийдөө бидний нөө ярилцах цаг өндөрлөж байна. Гэхдээ өнөөдөр бол бид зүгээр л амьдрал хэрвээ угаасаа Руби байнга л хүмүүсийн нүдэнд ил байдаг, Instagram болон YouTube хуудасаараа байдаг учраас өнөөдөр илүүтэй зүгээр энгийн яриа өрнүүлэхийг хүслээ. Ер нь YouTube-аар ямар хөө бичлэг хийж гин, юун дээр төвлөрч гин, ирээдүйн одоо хүсэж байгаа зүйлс нь юу байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлсийн талаар ярьлаа. Тэгэд магадгүй Рубигийн хувьд бит хоёрын асуугаагүй, чиний зүгээр хэлхийг хүсэж исэн одоо тэр өнцөг тэр зүйл байвал хэлж болно. Нэг байхгүй мэнэ. Гэтэ би нөгөө сүүлийн нөгөө прожект гэдэг яриадсан шүү дээ. Амар ингэ спойлер даад байгаа шиг яриад. Ямар ч Монгол хүн болж төрсөнд айгүй баярлсан. Тийм. Монгол гэдгээрээ яг юм бүр бааварламар санагдсан. Ямар прожект юм болов бүр мэдмээр санагдсан. Тэр гоё прожектын тэгвэл мэдээлэл нь гарах байх гэж найдаж байна. За окей. Тэгээд ярилцлага 50 байлаа. Тэгээд Рубигийнхаа ирээдүйн олон одоо карьер, ажил, амьдрал, эрүүл мэнд бүх зүйлд нь аз жаргалыг сайн сайхныг хүсье. Амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье.